хуучрах тусмаа чанартай харагддаг, хуучрах тусмаа эдлэгэнд ордог, хуучрах тусмаа ер нь бол гоё болдог, өнгөлөг болдог учраас арьс эдлэг сонгох хэрэгтэй гэж боддог шүү дээ. Түмний нэг зураг контент. Нааг Үлзийбаатарын Отгонбаатар гэдэг Эрдэнэ татын оногт. Анх Улаанбаатар хотод Шонхор гэдэг имэйлийн үйлдвэрт анх ажилтнаар ороод тэгээд тэнчнээс яг арьсан имэйл хийж арьстай анх танилцсан да. Ер нь бол яг Шонхор арьсан имэйл хийжсэн. Урд морины имэйл. Яг амьд амтны арьсаар хийж байгаа л да. Тэгвэл яг надаас бол чинь надад нэг том цүнх арьсан айгүй том цүнх байсан чинь нэг өвгөн хурж ирээд ахтанаа цүнхээ зарчих гэв. Миний хэрэгэлдэг цүнхийг бүр тэгээд яах чамдаа гэд яг ямар зориул дээр хэрэглэх юм бэ гэсэн чинь эмийн ургамал дотор нь хийн гэж хэлсэн байхгүй. Арьс тэгэхээр амьсгалт юм билгүү. Их эмийн ургамал хийж хадгалахад их сайхан юу яадаг хэвнэрэ байдаг ч гэлөө. Тэгэхээр бас өчтөл хамтран ажиллагч Сэнгүүн Construction хязгаарлагдмал хариуцлагатай компани чанарыг сонгож ирээдүйг өнгөлөе. Арьсаар юм хийхэд түүхтэй гэдэг юм байхгүй л дээ. Хийгээ сурцсан байхад бол ер нь бол гоё, маш гоё зүйл. Дурлсан зүйл, дурламар зүйл шүү дээ. Юу л юу хийж болно, төмрийг бодвол уян хатан тий. Миний ашигладаг арьс гэвэл дандаа юм суур цагаан арьс ашигладаг. Цав цагаанаар нь яг юм суур арьс гэж ярьдаг л да. Тэгээд дараа нь будан өнгөлн хүссэн өнгөндөө оруулдаг болохоор ер нь хөвчлийн юм дан цагаан арьсаар хийдэг. Ер нь бол ихэвчлэн хүмүүсийн нэг захиалгаар хийгддэг учраас тэр хүнийгээ эхлээд бас баг зэрэг судлана. Яг тэр хүн нь бас юу хүсэж байгаа ярилцсан. Тэгээд тэр хүний юм хийдэг болохоор ер нь бол өөр бүх бүтээлүүд маань өөр өөрийн томчтой тус тустай өнгө өстэй байгаа та. Хамтран ажиллагч Сэнгүүн Construction хязгаарлагдмал хариуцлагатай компани чанарыг сонгож ирээдүйг өнгөлөе. Хөгжим бол өстой байнгын хамт байдаг гэдэг л дээ. Байнга хөгжим сонсно. Ер нь бол электроник талдаа хөгжим сонсно. Арьсыг ойлгодог хүмүүс ер нь байна. Яг худалдаж авч захиалж хийлгэж байгаа хүмүүс бол байдаг. Зарим нь болохоор зарим хүмүүс бол их аашааж үздэггүй яхаа. Хуучраад арьс гэдэг чинь өөрөө хуучрах тусмаа гоё болдог гэдгийг мэдэрсэн хүмүүс маш их байдаг. Би ч одоо бол яг маасаар нэг хийх юм хийж байгаа юм бол балга. Ерөнхийдөө бүгд захиалгаар хийгддэг. Ерөнхийдөө хүмүүстэй. Маасаар хийх тохиолдол ерөнхийдөө албан байгууллагуудын захиалгач юм олноор нь хийхэд ерөнхийдөө хийгдэж байгаа. Тэрнээс бол яг үйлдвэрлэл биш гар урлал хийдэг. Хамтран ажиллагч Сэнгүүн Construction хязгаарлагдмал хариуцлагатай компани чанарыг сонгож ирээдүйг өнгөлөе. Арьсын эдлийн урлал ер нь бол түүхийд нь жоохон хомсолтой. Яг бүтээгдэхүүн хийхэд Монгол арьсаар бас яг гоё чанартай үзэмжтэй гоё бүтээгдэхүүн хийх гэхээр арай л болдгоо маа. Тэгээд хөгжил гэвэл яг хөгжиж яваа гоё хөөмөл хийдэг, арьсан дээр хөөмөл хийдэг, зурдаг, буддаг залуучууд зөндөө гарч ирж байгаа. Гоё бүтээлүүд зөндөө хийгдчихлээ. Зөндөө таард шүү дээ. Айгуу гоё санагддаг шүү дээ. Ингээл яжингууд яг нүдэн тасаал ингээл харахаар миний зөнгийг үүрцэн явж байгаа. Айгуу гоё. Хуучирсан, цүнхнүүд маань хуучирсан нэг харах айгуу гоё.
хуучрах тусмаа чанартай харагддаг, хуучрах тусмаа эдлэгэнд ордог, хуучрах тусмаа ер нь бол гоё өнгөлөг болдог учраас арьс эдлэг сонгох хэрэгтэй гэж боддог шүү дээ. За баярлалаа. Түмний нэг зөвлөл контент.